Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувгт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Ойд овгийн хүмүүс цугларсан байх ба. Тэд тэрэгэн дээрх асар том гахайг хараад байхширна. Овгийн хүмүүс. Хөөх тэр гахайг хараач. Энэ чинээ махта бол овгийн бүх хүмүүс цадд нь идэж чадна шүү дээ. Би өрдөө 3 туулал барьсан. Чиний гахай хамгийн шилдэг олз болох нь. Тийм бидтэй ахун гэж асуухад ахун сэтгэл хангалуунаар дүрм журмаар бол тийм гэж хэлв. Овгийн хүмүүс ахлагч айн байлаач ганцаараа барьж чадах олз хязгаартай шүү дээ гэж хэлэхэд ахун тэр боол новш айн давчаа болох болно. Ганц туулаач барьж чадалгүй буцаж ирэх болно гэж хэлэх бөгөөд энэ үед үзэгдэл шилжиж цастай уулын хавцалд нүд нь улаанаар гялварцсан авраг өхөр баавгай айн Викир хоёр руу гинт дайрч байх ба. Айн сандар нь нум сумаа гарах гэж оролцсон ч амжсангүй. Викир түүнийг тэвэрч болтоход нь тусалж хоёул хойшоо газар унав. Айны цагаан чон архирн ягаан өхөр баавгаа руу дайрн орлоо. Хоёр араат нь зэллэгээр зодтолтов. Викир чи зүгээр үү гэж асуув. Айн чиний ачаар амьд үлдлээ. Баярлалаа. Шууд тулалдахаас зайлсхийж чадахгүй нэгэд. Би энэ боолоос тусламж авлаа. Эзний хувьд миний нэр төр бич бодоод шийдэмгий хэлв. Боол минь миний ард тайван намар. Чамд эзний нэр төр гэж юу басхыг харуулъя. Айн зэвсгээ барин зогсов. Викир дотроо намайг амархыг хэлж байна уу? Эзэн нь ажиллаж байхад боол нь хойш суух гэж. Балзак боолуудын ёс жаахан хачин шүү гэж бодов. Айн цагаан чон дээрээ мордоод маш хурдан дээш харааж агаараас өхөр баавгаар руу дайрав. Айн боолын минь өмнө намайг ичвэвтэр байдалд оруулсны төлөөсийг чи төлөх болно гэж хэлээд нилээд хідэн сум харуулж онохва. Өхөр баавгаа том чулууны ард нуугдав. Айн эд юмны ард нуугдвал зүхтэж чадна гэж бодоо юу. Сайн сум бол ган төмрийг ч нэвт цоолно. Гэхдээ би нэвт цоолохыг хүсэхгүй байна гэж хэлээд. Айн хүчирхэг маана шингэсэн сум харв. Сум нь чулуунд тусан зогссон ч сумнаас гарсан хүчний долгион чулууг нэвтлэн ард нь нуугдсан өхөр баавгайг онов. Өхөр баавгай цус хаяж ханиалгав. Викир гайхна. Чулууны ард нуугдсан өхөр баавгайг энэргэн онцчихлоо. Сумнаас гарсан хүчний долгион чулууг яг таг нэвтрэн байрууга хүрв. Энэ мэрэгжлийн сум харух ур чадвар, олзоо ямар ч алдаагүй барих анчны ур чадвар. Айныг зөвхөн ур чадвараар нь дүгнүүл Камис Моргигч давах байх гэж бодов. Айн инээж, боол минь чи харав уу гэж хэлв. Гэвч гинт байдал эргэх ба. Өхөр баавгаа дахин босож илүү догшроод Айн руу дайрав. Айн дахин сум харав. Айн чи миний сумнаас зүхтэж чадна гэж бодоо юу? Миний хүчээ нэмсэн сум цайзын ханигч нурааж чадна гэж хэлээд хүчтэй сум харав. Гэвч энэ удаад өхөр баавгаа сумнаас булдах ба. Өхөр баавгаа аян хүчтэй цохин мөргөв. Аян агаарт хийсэн газар хүчтэй шидэгдэн онов. Аян ээжийнхээ хэлж байсан үгийг санав. Мэдрэмж муутай араатан өхөлд дөхөхөд хүний азах санааг мэдэрдэг юм. Би ч хэлж байжээ. Аян шүдээ зов. Би түүнийг булангаасан шахсан гэж андуурч хайхамжгүй байж. Сүүлчийн сумаар алах зарлагтай харавсан минь буруу байж бич бодов. Аян ялагдсанаа мэдрэн зогсох бөгөөд өхөр баавгаа түүн рүү архин дайрав. Аян новш бич бодох мөчөд Викир маш хурдан түүний өмнөр орж ирэв. Викир эзний нэр төр гэж юу басхыг харуулж дуусав бич асуугаад одоо миний ээлж бич хэлв. Викир вил зэвүүлийг гаргаж ирнэ. Сербрүстүл бич хэлээд асар хүчтэй газар өхөр баавгаан ам руу дайрав. Газ өхөр баавгааг шатаан Викир түүнийг ялав. Аян Викирийн ялсан төрхийг харам бишрэх бөгөөд гэтэл гинт Викир миний бие энэ ур чадварыг ашиглахад хитрхи хүнд байж бич бодоод газар унаж ухаан ардав. Аян Викир бич санаа зовон хашрав. Үзэгдэл шилжиж шүн. Балзак тасфанд ангийн баяр тэмдэглэж байх ба том товонд мах буцалж гал асаж тасхны хүмүүс баяр хөөртэйгээр бүжиглэнэ. Айн галын дэргэд Викирийн хажууд сууж байна. Айн хамгийн том олз барьсан анч нь тасхныхны хүндлэл бишрлийг хүртдэг. Өхөр баавгаа зөвхөн хүчтэй догшин биш бас маш ухаантай учраас нэр төртэй олз. Тийм болохоор биднийг энэ дээрэндх ёслолын гол дүр болгон сонгосон юм. Анчинд тэр амтан хулгаан гахаанаас тис өөр. Тийм бидтэй ахун бич асуув. Ахун дургуутсан юм хэлсэнгүй. Айн Викирт жижигхэн аягшил өгөв. Викир энэ юу вэ? Яагаад би их мах авч болохгүй гэж бич асуухад Айн энэ бол балзакуудын уламжлал. Агнуурт хамгийн их хувь нэмэр оруулсан хүн хамгийн бага махыг авч оронд нь хамгийн их хүндлэлийг олдог. Мах багасах тусам чи илүү нэр төртэй болно бич хэлв. Ахун хараа зэд би ч бас чамд их мах өгмөр байна. Хэрэгцээгүй нэр төрөөс мах дээр биш үү бич хэлсээр цааш яваад өгөв. Айн Викирийн хажууд инээж
Тэр ахын новш гайхширсан царайгаа хараад үнэхээр уурлаж байна. Викир дотроо. За, мах гэдэг бол энэ агнуураас миний олж авсан гол зүйл биш. Үхэр баавгааг барьсны дараа Вилзүвилийн авсан 600 кг асах гэдэг хүчил миний жинхэнэ олз бич бодов. Нэгдүгээрт Сербрүүстөл, хоёрдугаарт үхэр баавгаан килограмм алах, гуравдугаарт Мөрсэллийн бат бүхэн. Викир дотроо. Амьсгалаа барьсан хിവэр биеийнхээ жинг 600 кг-аар нэмж чадах болов. Тэр төдийгүй Вилзүвил үхэр баавгааг шингээж аваад миний бие ихээхэн идэгэрлээ гэж бодов. Айн. Хөөе боолоо, энэ үхэр баавгаан засаа чи идгээд өгөхөд. Викир. Би аль хэдийн нэг хэсэг мах идээд болчихсон бич хэлв. Айн. За тэгээд тэр чин тэр. Чи үүнийг идэх ёстой. Нүд чин муу бол нүдийг нэд. Зүрх чин сул бол зүрхийг нэд. Ар хөл чин сул бол хөлийг нэд бич хаширв. Викир аягыг хараад дотроо. Энэ урт юм гэдсүү. Миний дотор эрэхтэн сул харагдаж байна уу бич бодов. Тасхны охид. Бөө ахлагчаа. Чи өөрийнхөө хүнийг хараад л байна шүү. Яагаад түүнийг боолд өгнө вэ? Чиний санаа ихт байна. Бид бүгдийг харж байна. Бич шоолов. Айн ичиж. Дуугүй бай. Бич хаширв. Викир дотроо. Маш чирэг юм байна. Бич бодов. Айн инээмсэглэн. Одоо чи үүргээ биелүүлж чадна. Бич хэлв. Викир дотроо. Агнуурын үеэр би үүргээ гүйцэтгэсэн юм шиг санагдсан. Тэр өөр юу хүсэж байгаа юм бол бич бодов. Үзэгдэл шилжиж маргааш өглөө болов. Викир том мод дээр зассан тахилын ширээг харан зогсов. Өмнөх орой тахилын ширээн дээр мэт олон ол завуулсан байсан ба Айн. Бид үүнийг дахис босгон өргөж байгаа юм. 8 хөлт хатагтайд зориулж энэ нягтойд амьдрахыг хүсэн зөвшөөрөл ууж байна. Бич хэлв. Викир дотроо. 8 хөлт хатагтай. Нягтойд тааруул амьд гасч чадахгүй аим шиг. Балзак тасхныхны түүнд хандах байдлыг хараад миний хийсэн зүйл хэр бодлогогүй байсныг ойлгож байна. Тэр бол аимшигт мангас бич бодов. Викир тасхан руу буцаж ирэхэд ахлагчийн гэрийн хаасон дээр тасхны эмэгтэйчүүд урт жагсаалд зогсож байх. Тасхны охид үүрээс хойш жагсаж байна. Урт тал зогссондоо баяртай байна. Шүнжэнгөө сэрүүн байсан гэж ярилцав. Тасхны охид өчигдрийн дээрэмдэх яслын дүнгээр түүнийг жирийн иргэн болж чадах магадлал өндөр үсттэй. Тэгвэл тасхны эмэгтэй түүний эхнэр болно гэсэн үг. Үхэр баавга барих чадтай бол тэр маш хүчтэй байх ёстой гэж ярилцав. Айн энэ охтыг яана гэж бодов. Айн нэгэн жижиг олц мөрөн дээрээ үүрэн гүйжирэв. Айн би өчигдөр түнд тэр шилийг өгсөн. Хин нэгний өмчийг булаах гэж яаж зүрхэлнэ вэ гэж хаширв. Тасхны охид тэгвэл ихэд ширгэлээд бидэнд жаахан үлдээх ёстой байсан. Ганцаараа бүгдийг авч хадгалж байгаа чинь хит харамч хэрэг шүү ахлагчаа гэж эсэргүүцэв. Айн шудраг бус санагдаж байвал өөртөө өрх тавьж нэгийг нь барь гэж хаширв. Тасхны охид бид аль хэдийн олон удаа гарсан. Эзэнт гүрний хил хүрх явсан ч түүн шиг нэг ч хүн алга гэж хаширв. Айн дотроо би түүнийг эдгэрхийг хүлээж байх зур тэр залтай охид түүнийг булаачгүй гэж бодоод би түүнд үхэр баавгаан тэр эрхтнийг идүүлсэн. Тэгэхээр түүнд эр хүний үүргээ биелүүд гэж тушаах хэрэгтэй гэж бодов. Викир Айны ард ирж зогсов. Айн чинь "Ёо, чи бүгдийг харсан уу?" гэж асуув. Викир дотроо "Тэгэхээр өчигдөр миний идсэн зүйл." Айн өчигдөр шөнө их ахмадуудын зөвлөлд цуглар гэж дуудсан гэж сонссон. Чи дээрэмдэх яслын нэр төртэй анчны хогд ихээс нэг зүйл хүсэж болно гэж хэлв. Айн их чамайг дуудах үед чи түүнээс юу гоохыг би аль хэдийн бодож тавьсан. Чиний гуймар зүйл бол гэд үзэгдэл шилжиж их толгойлогчийн майхан дотор ахмадууд хоёр талд суун. Викир дунд нь өвдөг сүвдэн орж ирэв. Викир их толгойлогчд мэдчилж байна гэж хэлв. Их толгойлогчийн сентин дээр том шонхор суужээ. Энэ бол Аквилза, Балаковгийн их толгойлогч. Викир дотроо шөнийн үнэг Аквилза 300 хүрэхгүй Балаковгийг удирдах байгаа атлаа. Эзэнт гүрний хүмүүсийг айлгадаг суут номч гэж бодов. Аквилза чи үхэр баавга барьсан бидтэй. Чиний ачаар би сайн мах идэж чадлаа. Викир би зүгээр хийх ёстойгоо хийсэн. Аквилза даруй байх хэрэггүй. Чи сайн хийсэн. Бас чи нилээд идвэрсэн бололтой. Сони юм. Чиний идвэрх хурд ийм түргэн байх гэж. Викир энэ бол таны халамжийн ачаар. Аквилза дотроо би үүнийг өмнө нь ч мэдэрсэн. Гэхдээ сони юм гэж бодов. Викир дотроо шүний үнэг Аквилза та Айныг ч аварсан уу? Тэр хүйгөө шиг сүртэйч бас дулаан зөөлөн хүн гэж бодов. Аквилза би чамайг шагнах ёстой. Өчигдрийн хов нэмрийн чин төлөө би чиний зэрэглэлийг өөрчилнө. Чи цаашид боол биш, харин бидний гэр бүлийн нэг хэсэг гэж хэлв. Викир дотроо Айн ахмадууд миний зэрэглэл өөрчлөгдсөн дургуутсаж байгаа гэж хэлсэн гэж бодов. Анчтын нүүрэнд үнс төрхдөг тэр өвгөн Баллакуудын бөө Ахил маань
тэр ахууны өвөө бидтэй гэж бодов. Аквила, чи одоо Балзакуудын албан ёсны гишүүн болсон тул юу хүсэх надад хэл. Би чамайг төрүүлж өсгөөгүйч чи бидний гэр бүлийн нэг хэсэг болсоо. Чиний хүсэлтийг би хүлээж авна гэж хэлв. Аквила, хэрв чи үзэсгэлэн тосгоны охин хүсэж байвал би чамд болон хосод чинь ерөөл үгүй. Хэрв хос хэрэггүй бол боосч болно гэж хэлв. Айн Викирт дохио өгч байх ба гараа галзуу мэт таллна. Аквила дотроо Айн тэр балчир галзуу юм шиг дохиж байна. Тэр түүнийг тэр чинээ их хүссэн юм болов гэж бодов. Викир тэгээд надад нэг хүсэлт бий. Аквила тайван хэл гэж хэлв. Айн ардан дагсаар чи миний хэлснийг мартаагүй бидтэй гэж дахив. Викир хэрэг зөвшөөрвөл би Баатрийн Рашанд орохыг хүсэж байна гэж хэлв. Ахмадууд бөөц арчин юу гин гэж хаширв. Аквила гайхан нүдэн том болов. Аквила инээмсэглэв. Баатрийн Рашан чи юу гуйж байгаагаа мэдэж байна уу гэж асуув. Ахил маань чи новш хэний өмнө зогсож байгаагаа мэдсээр атлаа ийм бардам зангарга мэгч. Ив толгойдогч Баатрийн Рашанд орох эрхтэй хүмүүс бол зөвхөн дээд сэргийн балак тайчид. Энэ хогийн хүсэлтийг сонсох хэрэггүй гэж хоширов. Ахмадууд тийм ээ зөвхөн өөрсдийн асар их хүчээ нотолсон баатрууд л Баатрийн Рашанд орч чадна. Тэр новш байр сууриа мэдлгүй ийм юм гойх гэж яаж зүрхэлнэ вэ гэж хоширов. Аквила тэр дээрэмдэх ёслол дээр өхөр баавга барьж хүчээ аль хэдийн нотолсон мэдтэй. Надаас үүнийг асууж байгаа чинь чи Баатрийн Рашан гэж юу болохыг мэдтгөө гэж асуув. Викир мэднэ гэж хэлвэд дотроо Баатрийн Рашан зөвхөн хамгийн хүчтэй балак дайчилж явдаг балакуудын ариун газар. Орж угаахад дотор гадаад шарх идэгдэг халуун Рашан. Гэхдээ Айн надад хэлсэн юм. Ус удаан хугацаанд хуримтлагддаг. Зөвхөн онцгой хувь нэмэр оруулсан дайчид л тийшээ орч чадна гэж бодов. Нэгэн Ахмад дөнгөж жирийн иргэн болсон гадны хүнийг ариун газар руу явуулж босохгүй. Гэхдээ энэ хүүхэд ирээдүйтэй учраас урамшуулах үүднээс нэг удаа явуулах нь муу санаа биш гэж хэлв. Ахиз маань Баатрийн Рашан хизэнээс хэн дуртай нарах усан сан болсон бэ гэж хэлэхэд Аквила түүний бие муутсан байна. Бид одоо нэг гэр бүл болсон тул түүнд сайн хандах ёстой. Би түүний хүсэлтийг зөвшөөрмөр байна. Гэхдээ тийм зөвшөөрөл өгөх хангалттай шалтгаан үнэхээр азах. Бөө харуулууд ийм их эсэргүүцэж байгаа болохоор аргагүй юм гэж бодов. Энэ үед хонх дуурах ба Викир хонх дайн уу гэж асуухад Айн энэ ойд бид балакуудтай тэмцэх галзуу ногшнууд байхгүй. Бидэн дээр зочид ирлээ гэж хэлв. Аквила энэ асуудлыг өөр үед ярилцъя. Бүгд үүрэг рүүгээ буцаж оч гэж тушаав. Ахил маань Викир рүү зансан харцаар ширтэх ба үзэгдэр шилжиж тасганы гадаа Викир Айн хоёр гарч ирэхэд морд тэрэгтэй цуваа ирсэн байв. Худалдаачид авч ирсэн юм задсан тавьж байв. Айн тэд бол ойгоос алдахгүй зүйлийг бидэнд авчирдаг худалдаачид. Балакууд тэдний эрхийг тэсэм ядан хүлээж өдрийг тоолдог. Тэр тэмдлийг хар гэж хэлв. Энэ нь 7 худалдааны гэр бүлийн нэг буржуа гэр бүлийн тэмдэг. Викир дотроо буржуа гэр бүл эзэнт гүрний нийслэлээс эндэх эрхийн тулд Берримор эсвэл Мор гэр бүлийн нутгийг гатлах ёстой. Тэд яаж энд ирэв? Тэр хоёр гэр бүлийн аль нь ч гатлахыг нь зөвшөөрөхгүй. Тэгвэл тэд нууцаар нэвтэрсэн үү гэж бодов. Сахалтай худалдаач нь за бүгдээрээ 5 өдрийн зах ирлээ. Солихыг хүссэн юм авчирна уу гэж хэлв. Балакууд ойгоос овцсон нандин зүйлсээ шилэн бөмбөлөг, оо сайхны зүйл, үр тариа зэрэг өчүүхэн юмар сольжов. Викир дотроо тэд нандин ойн эд зүйлсээ ийм өчүүхэн юмар солиод байд. Худалдаачид эд зүйлсийн үн цэнийг мэдэхгүй гэж үгүй. Зах зээлийн үнийг мэдэхгүй балакуудыг ашиглаж байна уу? За энэ бол балакуудын өөрсдөө ойлгох ёстой зүйл. Хэрв би оролцоод хэн нэг намайг таньчихвал асуудал болно гэж бодов. Айн нэг худалдаачинтай маргалдав. Хүлээ, энэ хилцэл шудраг бос. Алмазыг эрдэн шишээр солих нь утга учиртай юу гэж хаширв. Викир дотроо ядаж нэг хэвийн хүн байгаад баярлалаа гэж бодов. Айн үүний оронд 2 эрдэн шиш авнаа гэж хаширв. Викир дотроо найдваргүй юм байна гэж бодов. Балак дайшид худалдаачдыг шахаж илүү их эрдэн шиш, луун, байцаа нэхэв. Худалдаач нь би балак дайшдын эсрэг юу ч хийж чадахгүй, илүү үгүй гэж бууж өгөв. Балакууд үнийг нь болгосондоо баярлах бөгөөд сахавтай худалдаачны дотроо энэ тэнэг балак ногшнууд баярлаж байна. Сольж буй эд зүйлийнхээ үн цэнийг ч мэдэхгүй гэж бодов. Эцхэн балак охин уушлаараа надад нэг шилэн бөмбөлөг өгөөч гэж гуйв. Худалдаач нь надад шилэн бөмбөлөг олон бий. Чи юу авчирв гэж асуув. Охин гартаа нарны баасны цох агуултай. Энэ ховор, амттай, шимт чанартай гэж охин хэлэхэд худалдаач нь жигшин би яаж үүнийг авах юм бэ гэж хэлээд агуултайг шидэв.
Охин гэж хашгир нь агуулдаг газраас түүж нулимс туслууд. Сахавтай худалдаашин дотроо тэнэг зэрлэг хүн уул нь нилээд хөөрх юм. Боол гулгаж сайн үнээр зарж болох байсан. Харамсалтай гэж бодоод явхад нь Викер хөөй худалдаач нь энэ хэрцэд хүчингүү гэж хэлээд уйлж буй охины хажууд ирэв. Сахалтай худалдаач нь чи эзэнт хүрний хэлээр ярьт юм уу? Миний дүнгэж хэлсэн зүйлд үл ойлголцод байна гэж хэлэхэд Аян тэднийг ажиглах ба Викер чи өнөөдрийн бүх шудраг бус хэрэгцлийг цуслах ёстой гэж хэлв. Худалдаач нь шудраг бус хэрэгцэл юу нь шудраг бус юм? Худалдаач нь чи зах зээлийн жижиглэнгийн үнийг мэддэг юм шиг ярьж байна. Энэ бол ойн бурхны төлөөлөгч Балак Бөөгийн зөвшөөрсөн ариу хэлцэл. Чам шиг бяцхан хүү орогцох зүйл биш гэж хашгирав. Викер чиний авчирсан эрдэнэ шиш ширхэн 100 автны үнэтэй. Гэтэл чиний авсан азмаз 2 сая орчим автны үнэтэй. Үхэр баавгаан эврийг хэдэн сая хүрэн бөмбөг болгон зүлгэл 1 саяны үнэтэй гэж хэлв. Худалдаач нь дотроо энэ хүү зах зээлийн яг үнийг яаж мэдэв гэж бодов. Викер бас энэ сайхан зүүд үзүүлэх шилэн бөмбөлөг. Үүнийг хажуудаа тавьбал чи мансууруулагдаж зөвхөн сайхан зүүд зүүдэх болно. Бадруу дээр нь жижиг нүх бий. Тэндээс мансууруулах бодис ундаг. Дотор нь биеийг удаан хугацаанд хордуулдаг хямд мансууруулах бодис бий. Энэ нь эзэнт хүрэнд хувьд бус гэдгийг би мэднэ. Гэтэл чи үүнийг сайн тараажээ гэж хэлв. Викер шилэн бөмбөлгийг нудрагаараа бяцлав. Дотор нь нуусан мансууруулах тазд агаарт цацрав. Бусад худалдаачид юу болов гэж асуухад сахартай худалдаачин дотроо хараалд нэг хүн ихчилжглээ гэж шивнэв. Аян дөнгөж сая мансууруулах бодис би хор гэж хэлсэн чинь үнэн үү гэж асуув. Викер тийм гэж хэлв. Аян уурсан надад бити хэлээрэ. Олон хүний эрүүл мэнд муутсан шалтгаан нь гэж хашгирв. Сахалтай худалдаачин дотроо одоохондоо энэ газраас явсан дээр гэж бодоод уучлаарай үл ойлголцсонд байгаа бололтой гэж хэлв. Аян сум харав. Сум худалдаачныг онов. Аян та новшнууд балаакуудыг айлхүүгээр хуурсан байна гэж хашгирв. Сахавтай худалдаач нь бүгдээрээ юмаа аваад зүхтаа гэж хашгирв. Худалдаачид мордоо унан зүхтав. Викер яагаад тэднийг ингэж явуулаад байгаа юм? Худалдаачид ардагталтай бол буцаж ирдгээрээ алдартай гэж асуув. Аян би тэхгүй л дээ. Сүргээрээ амьдардаг араатны хувьд тэднийг шархтуулаад явуулах нь бас нэг агнуурын арга. Тэд шахад бол сүрг рүүгээ буцтал зуршилтай гэж хэлв. Үзэгдэн шилжиж худалдаачдын отоосон газарт. Худалдаачид хараалд тэр балаак новшнууд бидний бараа хулгаасан бүгд тулаанд бэлд гэж хашгирв. Аяны бүргэд тэнгэрт нисв. Аян тэд балаакуудтай тоглолоо. Тэднийг устгах ганцхан арга бий. Энэ бол аллаг гэж хэлв. Шөнийн ой. Хүсний цэргүүд зэвсүүлэн алхаж байх ба. Хүсний цэргүүдийн удирдагч тэр балаак новшнууд таныг дээрэнцэн цочирдсан байх. Тэр зэрлэгүүдэд үг нэвтрэхгүй нь ойлгомжтой. Тэднийг алж бүгдийг нь боол болгох хэрэгтэй гэж хэлв. Худалдаач энэ нягтойд анх удаа орж байгаа тул чи сайн мэдэхгүй байх. Гэхдээ балаакуудыг тулаанд ялах амар биш гэж хэлв. Хүсний цэргүүдийн удирдагч тэгж айж байсан бол биднийг хүсний цэргийг яагаад дагууж ирэв? Баригдвал нөхцөл байдлыг эргүүлэх гэж байсан биш үү? Бид чиний хамгаалагч болж нийт орлогыг хувааж авахар тохирсон гэж хэлээд тэгэхээр дээрэмдэх тухай ярих юм бол бид бүх юмыг өөрсдийнхөө гэж үзэж болох уу гэж асуув. Худалдаач дураараа бол гэж хэлв. Нэг хүсний цэрэг балаакууд үнэхээр тийм онцгой юу? Шүнийг дариндуулж бид тэдэн рүү гинт дайрч гар тавьж бүгдийг нь устгана. Тэд дуусна гэж хэлээд тамхасаа. Өөр нэг цэрэг шүдэнзээ унтраахгүй байж бай. Би бас тамхасаа гэж хэлв. Тэр мөчөд тамхи асаах гэж байсан залуугийн туханд сум завгдав. Олон сум бороо мэт асгарав. Цэргүүд олнороо үгцгэх ба. Худалдаач нь балаакууд байна. Тамхи унтраа гэж хашгирав. Аян толгооноос нь өөр газар онохыг та нарт зөвшөөрөхгүй. Балаакууд ямар аимшигтайг тэдэнд харуулъя гэж хашгирав. Викер дотроо зөвхөн тамхины гэрлэр энэ бүх балаактайчид сумаа яг таг харуулж чадж байна уу гэж бодов. Нэгэн балаактайч нь хөөй боолоо чиний хүссэн зүйлийг бид бэлдэж дууслаа гэж хэлв. Викер би одоо жирийн иргэн тэгэхээр боол биш гэж хэлв. Нэгэн хүсний цэргийн шидтнүүд цуглар бамбаагаар сумыг ха сэлэм эзэмшигчд эсрэг тогтолгоонд бэлд гэж хашгирав.
Гинт ол суйсан сумнууд моднуудад завдав. Сумнуудад ол суйсан байх ба. Хүсний зэрэг. Тэд тостой торох. Үгүй ээ гэж хашгирав. Торхнуудыг галт сумаар харуулж, асар их дэлбэрэх тулж тосонд орохнууд гал авалцсан. Хүлсний цэргүүд "Гөө гал, маллакууд гал тавилаа" гэж хашгиран шатаж байх ба. Хотолтоочин дотор тэд сумандаа ол сууж, посон пор харав. Эдгээр новшнууд ийм ухаантай байсан юм уу гэж бодов. Энэ үед Викир газын дундуур худалдаачин руу ашхан ирэв. Худалдаачин: Чи бус тэр хошуу хүргэдэг Базлак новш. Чи намайг алвал харамсах болно гэж хашгирав. Нэг бичиг сонгоно. Энэ бол миний Андердог хотоос авсан судлааны зөвшөөрөл. Шинээр тамдагдсан Дид консулын албан ёсны тамга. Хэрэв чи намайг алвал Берримор гэр бүл чиний араас хөөцөлдөнө гэж хашгирав. Викир: Шиний хэлж буй Дид консул Викир гэдэг нэртэй юу гэж асуув. Худалдаачин: Тийм ээ, тэр алдартай Викир гэж хэлв. Викир: Сони юм, би тэгж зөвшөөрснөө санахгүй байна гэж хэлв. Худалдаачин: Юу, чиний арьс урдынхаас өөр харагдаж байна? Үгүй ээ, чи үнэхээр ви гэж хэлэх мөчөд Викир түүнийг сум зон алав. Викир: Берриморын тамгыг хуурамчаар үлдэвчдийг цааслах ёстой гэж хэлв. Айн цагаан чонон дээрээсээ "Боолоо, цаг болсоо. Бид зүхтах хэрэгтэй" гэж хашгирав. Викир: Би боол биш гэж хэлв. Гинт сум хархан зогсов. Хүсний сэргээ удирдарч: Тэд харавхаа болов уу гэж асуув. Хүсний сэргүүд: Бадлакууд ухарч байна. Гал тавьж дайрсан нь итгэлгүй байгаадын шинж. Одоо тэдний араас хөөцөлд гэж хашгирав. Хүсний сэргээ удирдарч: Тэр зэрлэг новшнууд хаан байна хэрчиж хаянаа гэж хашгирав. Энэ үед хад чулуун дундаас 8 хүлт хатагтай гарч ирэх ба. Хүсний сэргүүдийг юу ч үгүй хядаж эхлэв. Айн Викирт: 8 хүлт хатагтай гарч ирэхийг тооцоолж, галыг таахдаг болгон ашиглах гэж. Чи одоо жинхэнэ агуу Базлак болжээ. Чамайг харах болгондоо би ингэж л боддгоо гэж хэлв. Үзэлгийг шилжиж их толгойлогч юм байхад Аквила: Би чамд Баатрын рашаанд орохын зөвшөөрье гэж хэлв. Аквила: Үхэр баавга барьж хүнсний хомслохыг шийдсэн. Посон торх ашиглан өмнөх тулааныг хохирлгүй дуусгасан. Балак дайштыг зовоож байсан халдварын шавтгаан хямд мансууруулах бодис байсныг илрүүлсэн. Ши зоригт дайчин гэдэгт би эргэлзэхгүй. Бас өнөө шөнө бол тэргэлсар. Тэгэхээр Аян Викирийг Баатрын рашаан руу аваач гэж хэлв. Аян: За ихэ гэж хэлв. Аян Викирт инээж: Зүгээр уссан байгаа зү. Ахил маань нэг ч үг хэлэхгүй байгаар хар гэж хэлв. Аян: Ахил маань дайчдын бие мууцсан шавтгаан нь хараад гэж хэлж байсан. Шиний үйлдэлийн ачаар ахил мааны үг одоо ямар ч жингүү болсон гэж хэлв. Викир өмнөх тусамжаа санав. Ахил маань: Энэ бол ойн бурхны төлөөлөгч Балак буугийн зөвшөөрсөн ариун хилцэл гэж хэлжээ. Үзэгдэл шилжиж шөнө болов. Викир Баатрын рашаанд оржөө. Викир дотроо: Миний шид цэвэр ариун байдалд нэг алхам ойртлоо. Хугарсан яс бурчингууд минь ибгэж эхэлж байгааг мэдэрч байна. Тэр өгөн бөө шалтгаангүйгээр шууган тарьсангүй. Ийм үр дүнтэй болохоор тэр өөрөө энд ормоор байсан байх гэж бодов. Хэдийгээр Берриморын Стикс голтой адил үр дүнтэй биш ч насны хязгааргүй учраас илүү дээр гэж бодов. Аян бас рашаанд орж байх ба. Викир: Надаас гадна чи ч бас орвол үр нөлөө нь хагасаар буурахгүй гэж юу? Зөвхөн би л орж болно гэж их толгойлогч хэлсэн гэдэгт би итгэлтэй байна гэж хэлв. Аян: Тийм юм чухал уу? Жинхэнэ балакууд ийм өчүүхэн зүйлд санаа зовдөггүй. Энэ халуур рашааныг олсон Аднай ноёнд талархал илэрхийл гэж хэлв. Викир: Аднай гэж асуув. Аян: Тэр бол нэгт ойд оршдог 8 хүлт хатагтайн эсрэг тулдаж чадах цорын ганц хүн. Тэр бол бидний домгийн хамгийн агуу дайчин. Чи одоо нэг төртэй балаах болсон тул түүнийг хүндэл. Хэрв тэр мангастай нүүр тулан толдсон бол хүндлэх ёстой гэж хэлээд. Аян дотроо: Тэр одоо жирийн иргэн болсон. Посхонд сайн нэртэй. Баатрын рашаанаар идэрч байх ёстой эр хүн болвол тэр тийм ч муу нөхөр биш гэж бодов. Аян үнэндээ бол тэдгээр худалдаачид хитрхи их ашиг болж байсныг би мэдэж байсан юм. Миний хувьд бүрхэг төсөөлөлтэй байсан болохоор энэ боломжийг ашиглан тэднээс хариугаа авсан нь сайн хэрэг боллоо. Хэрв чи тэгээгүй байсан бол би тэгхэл байсан гэж хэлв. Викир инээмсэглэн би мэднэ гэж хэлв. Аян: Битгий хүн шоолж инэ. Би үнэхээр мэдэж байсан юм. Эзэнт хүрэнд очир эрдэн шишээс хамаагүй үнэтэй байдгийг мэднэ гэж хэрхэд. Викир: Тэд хэр зэрэг үнэтэй юм бэ гэж асуув. Аян: 20 эрдэн шиш гэж хэлв. Викир: Юун хэлсэнгүү? Аян: 30 гэж асуухад.
Викир. Буруу байна. Нэг очир эрдэнэр чи ихийг аавна. Бүр насаараа идэхээр их эрдэн шиш авч болно гэхэд. Айн. Чи тийм ихийг худалдаж авч чадна гэж юу? Би үүнийг мэдэж байсан юм. Эзэнт гүрний логик үнэхээр хачирхалтай юм. Тэр чулууг хаана ашиглах юм бэ гэж асуухад. Викир. Тэр хамаагүй. Миний нэр эсвэл Бол. Энэ хоёрын альнаар нь намайг дуудмаар байна гэж асуу. Би тодорхойгүй зүйлд дургүй ширэхэд. Айн. Викир дээр дөхөж ирээд. Айн. Чи тодорхойгүй байдал дургүй тийм үү? Тэгвэл би бүх зүйлийг тодорхой болгоё. Би чамайг Бол эсвэл Викир гэж дуудмааргүй. Миний чамайг дуудмаар байгаа нэр бол гэж хэлээд уруулыг нь бариад яг үнсдэгийн даваан дээр хүүхдүүд. Хөөх өдөрдөгч Викир ахаа гэсээр усан санд ороод ирэв. Айн. Та нар энд яаж хүрээд ирэв гэж байхан асуу. Хүүхдүүд. Өдөрдөгч хамт тоглоцгоё. Викир. Хэрв миний нэрч биш, Болж биш юм бол тэр намайг ягаад үнсхийг хүсэвэ гэж бодов. Айн та мөн усан бөөнүүд. Хэрв та нар Рашан руу орвол үүний үр нөлөө нь даруй хуваар буурах болно. Хүүхдүүд. Жинхэнэ баллаг иймэрхүү зүйлд харамж ханддаггүй гэж хэн нэгэн хэлээгүй лөө гэж шивнэлдэв. Тийм ээ зөв. Чи үнэхээр харамж юм өдөрдөгч гэж муулав. Ахын хүүхдүүдийг давууж ивсэн байх ба. Энэ бол овгийн ахлагчийн тушаал. Худалдаачдын авчирсан им тарианы гайш нөлөөний улмаас тэрээр өвчтэй хүүхдүүдийг Баатрин Рашан руу ор гэж хэлсэн юм. Айн ээж намайг тэнэг байдалд оруулахыг хүссэн юм биш үстэй гэж бодов. Ахын Викир дээр дөхөж ирэхэд Викир жоохон гайхах ба ахын хоолоогоо засаад миний дүүд тусалсанд баярлалаа гэж хэлв. Бусад хүүхдүүд баярлалаа гэж хэлцгээж байв. Ахын бас энэ хугацаанд чамайг буруугаар ойлгож байсанд уучлаарай гэж уучлал гуйв. Викир товчхон зүгээр гэж хэлэхэд ахын бид энд уучлалт хөөж байхад чиний хэлэх үг чинь ердөөл инүү гэж уурсан асуув. Айн ахын Викир хоёрын ярилцахыг хараад Бурхан минь за яах вэ? Цаг хугацаа зөндөө байна гэж хэлээд үзэлдэж хэлчих ба. 2 жилийн дараа Викир ахуныг цохиж байх ба. Викир чи миний бодож байснаас илүү уйж алхаа юм ахун гэж хэлв. Ахун дахиад нэг удаа гэж хашрав. Викир өнөөдрийн бэлтгэл үгээр дуусаж байна. Ахун Викир чи зүхтаж байгаа юм уу гэж асуухад. Викир салхинд гарч байна гэж хэлээд яваад өв. Бусад залуус ахуныг өргөөд тэр ядаргаатай новш. Би нэтгэвснээс хойш бүрч мангас шиг болчихлоо. Түүний байг онох чадвар нь сүүлийн үед өдөрдөгч аянтай энэ зэрэгцхүүц болсон гэж сонссон. Гэхдээ л чи түүнийг яаж өдөрдөгч аянтай харьцуулж чадаж байна гэж шивнэлдэв. Ахун түүний нудраг намайг оноогүй зүгээр л миний нүүрний урд зогссон гэж хэлв. Тэгвэл надад битгийлээрэ. Тэр чиний хамраас нудрагынхаа салхины даралтаар цус гаргасан хэрэг үү гэж байхын асуу. Үзэгдэл шилжиж Викир бэлтгэл хийдэх ханныхаа дэргэд ирсэн байх ба. Викир би одоо үүнийг төгс хийж чаддаг боллоо. 6 дугаар техник. Би 6 дугаар соёог төгс төсвөрлөж чадна. 10 дугаар техникт хүрэхэд хоз байгаач 17 наснда 6 дугаар техникт хүрнэ гэдэг бол гайхалтай үсэлт юм. Надад бас 6 мана тойрол бий. Үүгээр би өндөр зэрэглэлийн төгсөрч байж чадна. Стикс, голын адислал, чөтгөрийн сэлэм, вил цивул, балакуудаас сурсан харваач болон алларын техникүүдийг оруулаад би хамгийн өндөр зэрэглэлийн төгсөгчтэйч өрсөлдөж чадна. Одоогоор ойн гүнд хөл тавьснаас хойш аль хэдийн 2 жил өнгөрч би бэлтгэлдээ хангаж дуусаад балакуудтай салах ёс гүйцэтгэх гэж байна гэж бодов. Үзэгдэн шилжиж Айн Викир хоёр нэгэн үрийг шинжиж байх ба. Викир энэ бол ойн гүний могоо, мөшөө сүүгийн мөр байд. Энэ бол том бөгөөд эртний амьтан байна. Хэрв бид үүнийг барьж чадвал тосхоны хооф хүнс дор хаяж 4 өдрийн турш шийдэвдэнэ. Айн ойлголоо. Викир Айн чи ан хийж байх хоорондоо өөр зүйлийн талаар бодоод байна уу гэж асуу. Айн би тэгээгүй гэж цочоо хариулав. Викир тэр ямар нэг зүйл нууж байна гэж бодов. Айн өөрмиг ангуучдын баг чамаас нэг зүйл асууад өгөөч гэсэн юм. Тэр ангуучдын баг ойн гүнд нэвтэрсэн эзэнт гүрний хүний чинжаал хутгийг авчирсан. Чи энэ сүлдийг мэдхүү гэж асуухад Викир би мэднэ. Энэ бол алдартай сүлд байна. Маш алдартай овгийнх. Хевиафан. Төмөр цус сэлэмний овг болох Баскервиллийн овгийн хамт эзэнт гүрний 7 том овгийн нэг хэсэг болох чухал овг. Айн бид үүнийг 2 жилийн өмнө бидний устгасан хүлсний цэргүүдийн багийн хэн нэгний чинжаал байж магадгүй гэж бодож байсан ч азар тийм биш байж. Миний санааг зовоож байгаа нэг зүйл бол их булгийн эргэн тойронд янз бүрийн газарт
Тэд шилэн зонхноос улаан шингэн асгаад ухарсан байсан. Ангуучдын баг хэн нэгнийг барьсан боловч тэд амныхаа доктор нуусан хорийг залгиж амиа хорлсон. Ардаа үлдээсэн цорын ганц зүйл нь тэр чинжаал байсан. Бас надад асуух зүйл байна. Чи төрлөх нутг руугаа буцахыг хүсэхгүй байна уу, Викер? Биж асуув. Викер, чи яагаад надаас гинт үүнийг асууж байгаа юм бэ? Тийм хачин царайны хувирал гаргаж байж бас гэж асуув. Айн. Би нууц эсвэл худлах урмагт дурав. Тиймээс надад хэлээч. Үнэн дээр бол ойн гүнд ирсэн өөр нэг эзэнт хүрний хүн байсан. Тэдний зорилго нь чи байсан гэж би бодож байна. Гэж хэлэхэд Камсын ууртай төрөх бидэнд харагдсанаар энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн Part Mine энхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.